За сайн байна. Атганбаатар байна. Та нар Шибагийн өнгөө олборлдог. Сайт руу ороод Шиба яаж өнгөө төдөх вэ гэж зааварчлах гэсэн юм аа нэг харантай. За мэдээж имэйлээ хийн шин дээр имэйл хаягаа хийн. Би юунуудад хэлээд байгаа шүү. Өөрийнхөө надаас хүсэл гаргаад та нэг тийм бичлэг хийгээд өгч гэсэн нөхдөдтэй хийж өгдөг байгаа шүү. Тэгээ паспортаа хийн. Паспорт ямар ч байж болно. Хоо үсэг холдсон юм л гэж. Тэгээ дараа нь капчаага бөглөн. За ингээд би нөө бүрдгүүлсэн болохоор шууд орчихно. Та нар болохоор шинээр регистрацийг орчих заяа. Яг би ингээд одоо өөрөө эхлээд цуглуулж үзсэн тэр хүмүүс яг гаргаж өгч нөөгүй юу? Тэрийг шалгаж үзсэн. Гаргаж जैन болж जैन л гэж ярьсан. Тэгээд би өөрөө ороод одоогор минийх болохоор нэг 2,273,875 токен гэдэг энэ байна шүү дээ. Иймийг цуглуулсан байгаа. Бидээ чинь өнөөдөр 4 түүгээ дуусгачлаа. Тэгээ энэ дээр болохоор ерөөсөө л реклам үзэл тэгэл цуглуулад байна. Энэ дээрээ дараад одоохондоо реклам хоосон би сая үзэл дуусгацсан. Дээр нь энд чинь кран. Крана яаж ажиллах вэ гэхээр сая энэ дээрээ дарлаа шүү дээ. Тэгээд энэ 5, 10, 6 гэдэг тоонуудын доороос олчих. 4, 9-с 4-ээс 5, тэгээд дараа нь 10 байна, тэгээд 6 байна. Тэгээд дараа нь онцоо бүлчих. За тэгэхээр дарлаа. Тэгээд нэг 3,000 өгч байна. Энэ бол 5 минут тутамд ингэж өгнө шүү. Мөн дээр нь автомат одоо 1 минут тутамд ингээд яхад энэ зураас гүгөөд байна да. Энийг хүлээвэл энэ дэхтэй бага өгдөг юм аа. Минут тутамд 50 токен өгнө. Өөр хийх юмгүй бол нэгэ дараад тэгэл дуусахаар нь дараад аж болно. Тэгвэл 50 токен нэмэгдэнэ л гэсэн. Гэтэ энэ бол их бага өгдөг болохоор энэ нэг сонирхолгүй. Гол нь энэ реклам үзэх гайгүй өгнө. Саяар чиний гүйцээг дуусгачих. Манай нөхдөд шоу гэлдэж өгч нь манай жоох над. Сайныг явуулсан дуусгач хараад байна. 6 секунд. За ингээд дуусангууд 50 токен ингээ ороод ирж байна. Харсан тэгээ ахаад явна. Дараагийнх нь дотроос нэг майнингтэй тэгээ бас бага гэдэг юм аа тэр майнинг. Энэ бол майнинг нь болохоор 50,000 болгоод тэгээд татчих авч болно энэс. Би зүгээр сонирхож үзсэн нэг 295-аас старта дараад тэгээ майнинг идэвхжүүлж шít. Одоо эзэнгөө кино мэнэ үзэж байгаа үедээ ч юм уу ингээд зүгээр орчиход эн чинь зүгээр хүнтэй хөнгө өөр ингээ ажиллаад яваад байна. За энэ бас тийм сонирм биш бага гэдэг. За бас
дайс байгаа. Яг л нөгөө хувираа бэтгэн дээр байдаг шиг. Энэ дээр одоо жишээ 500-аас эхэлж шít. Энэ хоёрын аль дээр дарахаас шалтгаалж авах үгүй мэдэн шít. Энийг 50. За энийг дараад үзье. За дарлаа авлаач. 480. Дахиад нэг дараад үзье. Дахиад 485 төгрөг нэмэгдлээ. Дахиад дараад үзье. За энийг алдчихлаа. Алдсан тохиолдолд шууд үржүүлчих. Үржүүлээд за ингээд тэр 400 төгрөг нөхөд бүр авчиж шít. Ингээд нэмэгдэж болно. Гэхдээ энэ хэд шунвал ослтой шүү гэж хэлэх гээд байна. Энэ хасах 500 гэж байгаа. Энийг нөхөд авчлаа гэсэн үг шүү дээ. За мөн лотерейд байгаа. Лотерейд дээр өөр сайт дээр би бас хожиж үзчихсэн юм аа. Энэ одоо хожиж байгаа хүмүүс нь болохоор бүр 190 сая 107 сая энэ төр хожсон ба шүү дээ. Одоо болохоор энэ лотерейны хөрөнгө оруулалт нь 26 сая тавил. За би түрүү нэг 5 лотерей авсан. Одоо ихэд энийг л дараа шүү дээ. Хэдийг авах вэ? За нэг авчаар тоог нь 10-аар нь хэлсэн ч болно. Ингээд лотерейгаа аваад азар энэ чинь тааруулж энэ том хожлыг авна гэсэн. Тэгэхээр сонирхоод мэдээж та нар профиль бөглөн паспортаа шинэ паспортаа хуучин паспортаа шинжилүүл. Та нарт аюул байдал чинь хэрэгтэй шүү л гэж хэлж байна. За мөн депозит хийж болно. Гаргахтаа байж та 15 сая болгоо гаргадаг юм байлаа ш. Тэр ярьж байгаа хугацаанд бас нэг юм сонирхолтой. Энэ бүх олон нийтийн сүлжээ рүү реклама цацж болно. Одоо Facebook руу хэд. Ингээл энэ дээр дарж шít. Тэгэл таны реклам чинь Facebook дээр тавилаа гэсэн үг. Ер нь ороод өөртөө одоо иймэрхүү юм ихэнхэн сурцсан байгаа юм чинь. Реферал линк чи энэ байна. Энэ улаанаар очсон. Тэгээд араас чинь хүн орсон байхад чамд бүр баг ч гэсэн юм ингээд орж ирээд идэв шүү дээ. Олон хүн оруулагдсан баг багаар юм чинь нэмэгдэн л гэсэн. Гэтэ энэ бол нэг их нэмэгдэхгүй. За энэ бол одоо нэг 5 хүн орсон байна. Энэ 2 хүн бол ажиллаж ирсэн байна. Энэ 3 нь бол ажиллаагүй байна. За энэ спин эргүүлж болно. Одоо өөрөөр хэлбэл 11 гэж. Одоо энэ тоонуудыг харна шүү дээ. 11 8 4 гээд 11 Миний энэ холгон жоохон муугүй гэдэг шүү. Гүйж өгөхгүй. За 4 нь энд байна. Тэгээд би энэ юу яах вэ? Капча байлаа. Хайсан санагдаад байгаа. Өөр сайталтайгаа сандуураад байна. За тэгээ капча нөөс гэдэг бас тэрийгээ хийлээ. Энэ бол капча буруу хийгдсэн л гэж. Дахиад гарчлаа. За минут явж байгаа болохоор ингээд та нар өөрсдөө нарийн судлаад ороод үзээрэй. Нэг тийм хүндрэлтэй юм байхгүй. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье.